Сэрээрээ босоороо за өглөөний 8 цаг 10 минут болж байлаа. За уг нь өнөөдөр өглөө 8 цагаас жимээс хоцорчлоо. 6 цаг 40 минут гэж сэрүүлэг тавьсан ч тэгээ сэрүүлгээ унтраад унтжээ. За өглөөнийхөө үндсэн уудаг уураг судас төлөгч нараа өнөөдөр жимтэй учраас уулаа. За овёосоо халдварлах жимснүүдээ бүгдийн сайхан идэж аваад гэрээс идэж бараагүй зүйлсээ өндөг төргүүднээ цүнгэлж аваад хөдлөлөө. Ахыг замаас авах ёстой. Ахыг авчаад ингээд явсан чинь зам битүү төвчрээтэй байлаа. 9 цаг гэхэд уг нь зуны сайхан амралт 8 сар өнгөрч байгаад зам бас л төвчрэл ихтэй байна шүү. За ингээд жим дээр ирлээ. За өнөөдөр бол гар мөрний дасгалыг гамбагшуул хийнэ гэсэн. За бие халаалтаа хийлээ. Гар мөрний дасгалаа хийж дуусчаад өнөөдрийн жимээ хийчихэд судалгааны ажил дээр бас төвлөрөх байгаа. За баянаа өгшийнхаа зөвлөгөөсөөр бас судалгаан дээр нэлээд төвлөрч ажиллаж байгаа. За дасгалууд ч бас амжилттай үндсэндээ үргэлжилж байна. За гамбаа өгш маань Америкаас авч ирсэн уургууд, витаминууд байвал одоо бүгдийг хэрэглээрэй гэсэн. За гэртээ хараад нэг том савтай маск гэдэг уург авчирсан тэрийг бас унаа. За манайхан ер нь спортоор сайн хичээллээрээ. За би өнөөдөр анх 6 сарын өмнө эхэлж байсан бичлэгээ үзлээ. Нилээн бас тийм өөхтэй, одоо махтай, шүлтэй нэлээд тарган байсан байна. За тэр бичлэгээ ч гэсэн орой линкийг та бүхэндээ сонирхуулж бас үзүүлнэ. Хэд хэдэн одоо сарын бичлэгийг одоо эхний эхэлж байгаа сар, 2 дахь сар, 3 дахь, 4 дахь гэх мэтлэн саруудын бичлэгээ үзлээ. Жингийн маасны хувьд бол илт одоо ялгаа зургийг бас харагдчихлаа. За ингээ өнөөдрийн дасгалын сүүлийн дасгалууд руугаа орж хэвлийн дасгалаа хийснээр өнөөдрийн дасгал бол өндөрлөх байгаа. За ямар ч байсан гар мөрний дасгал бол бас айгүй үр дүнгээ өгч байгаа. Хоёулаа явна гэдэг бол хоорондоо ярилцаад нэгнийг хурцлаад айгүй бас тийм үр дүнтэй байдаг юм байна лээ. За ингээд хэвлийн дасгал эхэллээ. За миний зорилго бол одоо энэ сард багтаж 8 сардаа гидснийхээ булчин гарах ийм зорилттой байгаа. Дасгал дуусаа жингээ үтсэн чинь 81 кг болсон байлаа. Америкаас ирэхэд 78 байсан бол ойролцоогоор 3 орчим килограмм нэмээд авлаа. Ер нь 80-аас доош ормооргүй байна. За ингээ гамбаа өгшөөсөө нэмэлт амино буюу уураг аваад шинийг аваад хөдлөлөө. За ингээ гэртээ ирлээ. Охтууд бид нар хамтдаа хичээлүүд дээр төвлөрлөө. Усыг бол бид нар уух шиг болж байгаа усаа захиалчаад өдрийнхөө өдөр хөхрийн махаа чанж идчихээд ингээ мега дүү маань цахилгаан дугуйтай ирсэн та миний дугуйг сонирх гээд давхар YouTube сонирхож байгаа хүнд YouTube одоо бэкнэцгаа YouTube-ийг сонирхууллаа. За би удахгүй нэг юм цахилгаан дугуй юу скутер авах бодолтой бас байгаа. Ямар зүгээр вэ гэдэг дээр манайхан бас туршлагатай бол хуваалцаарай. За гэртээ ирлээ. Нөгөө баах уургнуудаа судас тэлэгч одоо витаминуудаа бүгдийг гаргаж ирлээ. Том савтай масксын уургийг хэрхэн яаж хэрэглэх юм бол гэж зааврын нэлээд уншсан чинь зөвхөн дасгал хийсний дараа хэрэглээрэй гэсэн. За дасгал хийгээд гэртээ ирсэн учраас энэ удаа хэрэглээд үзьегээд ингээд нэг халбагны талаар хийгээд үзсэн. Айгүй сайхан ванил амтагдсан. Нэг гоё юм байна. Харин уугаад л шууд гиз дүрээл шууд хоржигч дугаал 0 руу сур харуухаар гүйлээ. За ингээд энэ бас нэлийн гиз цэвэрлэх байрын шинжтэй юм байна. Ингээд судалгааны ажил дээр төвлөрч суугаад лалаа. Нэг мэдсэн 6 цаг болж байна. 6 цагийнхаа идэхийг идчихээ дахиад л судалгааны ажил дээр төвлөрч суулаа. За ингээд манайхан амжилтсаа.